Сайн байцгаана уу үзэгчдээ, сайн байцгаана уу. Late Night нэвтрүүлэгт тавтай морил. Бид цоо шинэхэн дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бидэнтэй хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Мөн дээр нь хамтарч ажиллаж байгаа UB Comedy Club-та маш их баярлалаа. UB Comedy Club-ийн танхимаас та бүхэнд Late Night нэвтрүүлэг цоо шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн маань нэвтрүүлэгт та бүхэнд хоёр зочинтой халуухан яриаг бас олон сонирхолтой зүйлсийг хийж хүргэх болно. Ингээд эхний зочин хоймортой өрхөд бэлэн болсон байна. Энэ хүн бол дуучин Гантогоо. Огтой ацгай. За сайн байна уу? Сайн уу. Тавтай морил. За баярлалаа. Сайн явж ирвүү. Таныг бас жоохон холоос ирсэн гэж сонссон. Өмнгийн сайхан говьс ирлээ. За. Явсан ажил амжилттай. Амжилттай, маш сайхан амжилттай. Соёлыг түгээж аваад үрээд ирлээ. За. Таныг их олон одоо сайн үйлсийн ажлууд, аянуудыг дэмжиж оролцож өөрөө ч бас зохион байгуулж явдаг гэж боддог л доо харж исэн. Олон ч хүн тэр талаар нь таныг бас илүү сайн таних бах. Тэгэхээр хамгийн ихний асуулт маань та юу н яг одоо ямар байгууллагт хариалагдж байна? Одоо бол free artist. Өөрөө өөрийгөө бидээл өөрөө өөртөө менежер хийгээл явж байна. Тэдгээр сайн үйлсийн аянууд нь ч гэсэн тэр болохоор яг за өөрөө ч бас хийдэг нь байна. Мөн өөрөө л бусдаа хамтардаг бас сайн үйлсийн одоо хүмүүлгийн аян гэж бас байна. Яг надтайгаа таарсан хэдэн мундаг залуучууд би. Надтайгаа таарсан дөө. Сайхан зүрлээ. Ойлоо нэвтрүүлэг хийхэд жоохон чөлөөтэй байх үүднээс өнөөдөр дуучин Гантогоо Late Night нэвтрүүлэгт оролцохоор болсон гэдгийг сонсоод манай үзэгчдээс асуулт ирсэн байна. Тэгэхээр Late Night нэвтрүүлгийн үзэгчдийн дугтуу гэдэг хэсгийг танд хүргэе. Тэгэхээр энэ дотор үзэгчдээс ирсэн асуултууд байгаа. Та өөрөө байгаа тий. Cash тий. Та өөрөө асуултаа уншаад өөрөө хариулах шаардлагатай тий. За. Яг урд тоглолтууд дорохоор нөгөө мөнгө авахаар яг юм гоё утга. Нэг юм хөө тогтоотой байдаг тий. Бас тэр мэдрэмжийг мэднэ. За. Юу юм бол тоо? За хоёлаа нэг нэгээр нь хариулъя тий. Яг хамгийн их урам авсан K-pop од хэн байсан бэ гэнэ. Вау. Энэ шууд хариулт л да. Энэ болохоор миний хувьд BTS-ийн Jungkook гэдэг. Тий, Jungkook гэдэг. Одоо ер нь бол K-pop сонирхдаг BTS-ийн ARMY-ийн баг бүгдээрээ мэдж байгаа байх юм. Ер нь бол манай teenagers-ууд бол бүгд л мэдж байгаа. Яагаад тэгэхээр Чангуктоо би цуг нэг Солонгост одоо Superstar K гэдэг 3 тэмцээнд оролцож ирсэн. Бүгд найзууд юм биш үү? Үгүй найзууд биш үү? Тэр тэмцээнд яг оролцож ирсэн гэсэн үг шүү. Оролцож ирсэн. Тэгээд би баг Super Week буюу шилдэг 48 хүртэл явж ирсэн юм. Чангук маань болохоор одоо хэдэн үе хүртэл явсныг сайн мэдэхгүй. Гэхдээ тэнд хамт оролцож ирсэн юм байлаа. Маш олон оролцогчдын нэг нь байсан юм шиг. Тий, оролцогчдын нэг байсан. Тэгээд тэрнээс маш их ирч хүчийг авдаг гэх юм уу? Яагаад тэгэхээр манай BTS манай BTS чинь ерөнхийдөө бол маш их одоо бэлтгэлтэй хийж ээж ингэж гарч ирж байгаа. Ер нь тархын даваан дээр дэлхийн хамгийн шилдэг хамтлаг гэж хэлэхэд одоо буруудахгүй болсон. Энэ жил өнгөрсөн жил 5 тэрбум долларын одоо орлогыг улстай оруулсан байна. Баярлалаа. Эхний асуултанд хариуллаа. Дахиад байгаагийнх уу? Бага. Солонгосоос нэг ирсэн гэдэг утгаар бас ийм асуулт байгаа юм шиг үү, тий? Мэдээж бас тийм. Тий. За та хаана үсээ засуулдаг вэ? Сахлаа засуулдаг гинэ. За би үсээ J салон дээр. J салон дээр засуулдаг. Сахлаа бол өөрөө уралдаг болсон байгаа. Өмнө нь бол өөрөө засуулдаг. Салон ер нь бол өөрөө. Тий, өөрөө. Хүнээр засуулна гэхээр ягаад чинь нэг ширхэг үсэн тэр үлдээх гэж байна. Нэг юм тэгш юм нарийн хандахгүй байгаа. Нарийн хандахгүй. Тэгээ ягаад чи сахлаа өөрөө л засах их гоё байсан л тий. Ер нь бол self гэмүү та. Баярлалаа. За. За. Окей, сахлаа. За дараагийн асуулт. Гадаадд хэсэг хугацаанд амьдраад ирэхэд Монголын амьдрал бараан мэд санагддаг гэж хүмүүс ярьдаг. Танд ямар санагддаг вэ? Үгүй бараан штэ угаасаа. Угаасаа бараан байхгүй штэ. Авилгалын эсрэгийн одоо авилгалын эндс гэр одоо баг дэлхийд номер 4 жигсэж штэ. Хор тавдраа нэгт жигсэж ингээд амар юм ярил ярина. Эрчүүдийн амийн оролтоор дэлхийд бас ихний 10-т орж байна. Гайд ярих юм. Нэг хүнд ноогдохороо тийм. Нэг хүнд ноогдохороо. За мөн өсвөр насны амийн оролтоор дэлхийд 5 жигсэж байна. За гэд ярих юм бол барааны болж байгаа зүйлд мэдээж байлгүй яах вэ. Гэтэ болохгүй байгаа зүйл нь тэрнээсээ илүү. Тэр буруу зүйлдээ дасцсан зогцсон хүмүүсийн ухамсарыг хідүүлээ одоо бас жоохон тэгшүүлэхгүй болохгүй. Гадаадд би 13 жил амьдэрсэн Солонгос улсад ажиллаж амьдраад мөрөөлөө биелүүлээд мөрөөрөө явж исэн чинь намайг аваад ирсэн.
Хин аваад ирэв? Жими. Тэгээд аваад ирсэн байгаа шүү. Тэгтээ яг вэ эерэг бай энэ төр гэж нэг худлаа нэг ярихгүй би. Тэгтээ хичээх хэрэгтэй л дээ. Тэгээ эерэг байгаад одоо бүх юм буухай зүйлийг эрэггээр хараад ингээд сөрөгчсөн байж байгаа хэдүүлээ. Сөргийг нэдүүлээ. Хасхасхын юм хөө. Тий, ингээд явчих хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээ цаашдаа хоёул ярих байлгүй дээ, тий. Тий, ярих бах, хөндөлөх бах энэ асуудал. Яг нөө гадаад байжгаад яг Монголдо ирэхэд тийм хэцүү санагдсан уу гэдэг асуудал шууд ирсэн мэдрэмжийг асууж байна. Дөнгөж буугаад онгоцны буудлаар буугаад онгоцны үйлчлэгээс ахуулаад хэцүү шүү дээ. Юу ярьж байгаа юм бэ? Тэгээ онгоцны буудлаар хүрчээд одоо харин гоё хөшгтийн үндэ онгоцны буудал маань их гоё болсон билээ. Урд нь бол буян тухайгаар буугаад за тэгэл замын хажуунаас хараад бороо орж ирэх юм бол бүр тэгээд бурах юм. Өвөл ихэд чинь тэгээд хажууд гадаад найз ирэх юм бол Улаанбаатар хаана гэх юм бол тэг утаанд ор гэдэг ч юм уу. Тэгээ байна. За тий нэг сайхан цаг наашлж байгаах гэж найдаж байна. Дараагийн асуултыг хоёлаа наашлуулна да. Тэгэндээ. Тэгж баг уу. За дараагийн асуулт. Хизээ ихтертэй болох вэ гинэ? За ойрын бас олон сонссон асуулт баг тий. Тэ энэ бол байгаль сонсч одоо ээж хөтгөнтэй суур гэдэг. Ядаргатаад гинэ яна. Ээжигээ. Арай болоогүй. Хийх юм их байна. Ер нь төлөвлөгөөний дагуу явж байгаа гэсэн. Төлөвлөгөөний дагуу явж байгаа. Гэтэ нэг амтан зураад дундуур пад гэд ороод ирэх юм бол яаж магадгүй тий. Арай болоогүй байгаа тий. Ихтэй хүн бас яг өөрөө шийддэг юм шиг байгаа юм л да тэрийг. Тий. Ер нь бол одоо шийдсэн уул нэг байгаад тий. Нэг амтан гарч ирэл тэгэл гэхэл. За ямар ч төлөвлөгөөний дагуу арай болоогүй. Төлөвлөгөөний дагуу арай болоогүй байгаа шүү. Хүлээж байгаараа тэр хүн байна. За асуулт сүүлийнх үү? Тий. За урлагаас гадна яг үндсэн ажилд юу хийдэг вэ гинэ? Би ч одоо ингэ сая дуучин микрофон намайг дуучин антхоо гэж зарлаа шүү дээ. Миний үндсэн мэргэжил бол газар зүй байгаль шинжилгээний багш мэргэжилтэй. 10 жилийн онц дүнтэй төгслөө, оюутныг онц дүнтэй төгслөө. Бүр номер 1 шүү. Ер нь хүн жоохон амбицтай байх хэрэгтэй юм байна. Даруухан байх ер нь Монголд бол ядангуй шаардлага байхгүй юм байна. Тэгээд тийм газар зүй байгаль шинжилгээний багш мэргэжилтэй. Одоо тэгтээ тэр мэргэжлэр ажиллаж байгаа юу? Ер нь бол багшлах буюу одоо Солонгос гэсэндээ би ер нь багшилж байсан шүү дээ. Тийм байлаа. Монгол орныхоо үг, түүх, дуу хуурыг Солонгосын одоо ажимма нартай за мөн ахмад настангуудад за тэгээд сурагчдад, багшдад би бүгднийг одоо нэг конспект төлөвлөгөө бэлдэж байгаа заадаг байлаа. Хамт ажиллаж байгаа 8 орныхоос ер нь ялгардаг байсан. Ер нь багш мэргэжилд эзэмшсэндээ маш их баяртай байдаг. Тий. Сургууль хэмжүүлэх үзэн, сэтгэл судлал үзэн. Тий. Ер нь гоё. Одоо бол яг багшилж байгаа юу? Одоо бол лекц чинь болсон. Зүг. Тэгээ лекц уншдаг болцоод байгаа. Энэ маш гэсэн даа миний багш мэргэжилд маань маш их нөлөөлж байгаа. Энэ хүн сусан эрдэм бол ерөөсөө илүүдэхгүй юм байна. Тий. Баярлалаа. Багш хаантайгаа баяр хүргэе. Гоё асуултууд байна шүү дээ. Тий. Тэгчдээ баярлалаа асуулт илгээсэн. За нэвтрүүлгийн үргэлжлүүлээ хоёлаа. Та сая намайг Монголд авчирсан гэж хэлж ирсэн. За яг түн шиг шоу хэлэх шиг боллоо. Тэгсэн. Яг түн шиг шоугаар одоо магадгүй бас таньж авсан монгол үзэгчид олон байгаа бах. Оо, яг түн шиг шоу ч намайг ашиглаж би ашигласан шүү дээ. Тий. Win-win болоо. Тий, win-win болсон. Тий, win-win болсон гэж бодож байгаа. Таны оролцож байсан өмнөх өөр төрлийн шоундаас яг түн шиг яг юугаараа өөр байваа? Бүх юмараа л өөр л доо. Маш гоё. Яагаад тэгэхээр би одоо өөрийнхөө хүнэлж биширч явдаг шүтэнүүдтэйгээ цуг оролцож байгаа байхгүй юу. Пад гэж Солонгост ингээд яг хөө тэнд бас урлагийн ажил хийгээ явж байсан чинь пад гэж намайг хөрөөл орж ирсэн чинь ингээл харсан чинь ганх байх. Ингээл харсан чинь ишигдлээ. Ингээл харсан чинь мэд байх. Тэгээ ингээд одоо юу гэдэг бусад ингээд одоо хүмүүс байжсэн тэгэл үнэнхүү ингээд бас юу гэдэг тэр хүмүүстэйгээ цуг нэгэн тайзан дээр өсөлдөөд байж гэн гэдэг бол баг хэмжээгээр өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн л тоо. Ваа. Солонгос би одоо ингээд бас хичээгээгүй байсан бол энэ хүмүүстэй бас ингэж уулзахгүй байх, энэ шоу өргөдөхгүй байх нь байна. Ер нь бол энэ шоугаар би өөрийгөө одоо хинбэ гэдгээ бас тэр шоунд ялах нь надад гол биш байсан. Оногцсон дүр болгоноод би хичээнгүүлэн маш гоё ингээ хийгээ гаргачвал дараа нь үлдэх нь юм. Тэгээ эргээд харахад нэг харамсахмааргүй те. Тэгж хичээсэн. Тэгэхээр та өөрийнхөө хувьд бол би өөрийгөө ялсан гэсэн үг тэр үед. Өөрийгөө ялсан гэхдээ гой талбар дээр өөрийнхөө хүссэн талбар дээр бүр хүснээсээ илүү талбар дээр өөрийгөө ялна гэдэг чинь ямар гоё байх вэ? Тийм. Аврагыг ялж авраг боддог шиг. Аа би нэг чанга инээдэг тийм онцлог байна. Онцлог байгаа шүү. Их чанга инээн. Зүгээр дараа манай найруулагчтай ажиллах байхаа энэ талд. Видео эдит хараад үг хэлж байгаа юм шиг те. Зарим нэг оролцогчид яг ингээд
тэр шоунд оролцсныхаа дараа нэлээд хэцүү байсан талаар ярьж ирсэн л да. Их шахуу хууртай байсан. Маш хүнд ажиллаж исэн гэдэг. Тань тийм мэдрэмж төрж юу? Солонгост хөдөлмөрийн гэрээгээр анх очиж явахдаа хийжсэн ажлын хажууд удаа жаргалын ажил байна. Тэр айл нүлгэж яхахын хажууд чинь жаргалын ажил шүү дээ. Юу ярьж өөрийнхөө дуртай юм хийж гэн, дуулж гэн, бүжгэлж гэн, дүүрэж гэн, гоё хувц өмсөж гэн, зөндөө олон хүмүүний мейкапыг хийж гэн. Тэр урд байгаа ажилчид ингээд 200-300-аад ажилчид бидний төлөө ажиллаж гэн. Энийг зөвлөж жаргал гэж юу байх вэ? Тэ. Хэцүү байсан хувьд гэх юм бол тийм хэцүү байв. Нэг хэцүү зүйл байсан. Тэр нөгөө өндөр өсгөдөө яндар юм дээр бүжгэлдэг. Тэр чи эхлээд өмсөж суран заяа, дараа тогтож суран заяа, дараа алхаж суран. Тэгээ тайсны перформанс. Тэр нэвтрүүлгээс би анх айжсэн юм, ганцхан айжсэн юм юу гэхээр бүжгэлж байгаа шагаага болчихгүй дээ гэж бодож байсан. Тэгэх юм бол дараагийн үзүүлбэр үзүүлж чадахгүй шүү дээ. Тэр чи их ойрхон байсан. Дараагийнхаа 3 саяг авч чадахгүй шүү дээ. 3 сая. Ялгаа бол 3 сая төгрөг шүү дээ. Тэр чи нийт 10 дугаарыг 5 дугаарт нь мессеж андаа төгөлсөн шүү дээ. Оо, nice. Гээл ойлгочих. Окей, ойлгочихлоо. Тий. Мартагчгүй хайр. Дууг та өөрөө зохиосон. Ямар үлээ. Мартагчгүй хайр. Таны одоо нөгөө одын ирэлт шоунд ороод яг үгүй тийм шүү дээ. Ой яа. Би гайхлаа шүү дээ. Би одын ирэлтээ. Одоо ирэлт шоунд оролцож байсан. Бүр шилдэг оролцогчдын нэг болсон. Финалд үлдсэн. Финалд үлдсэн концертын их танхим гала концертээс одоо Мотивын Гамбаг, Филармоны Насан буян Айрон Нотор гэдэг залуу байсан. Тий. Тэр 4 хүний нэг нь байсан. За тэгээ тэр үед бас хин нөлөө улаан өстэй байсан. Зурганд би Гамбаа өдөр чинь нөгөө тэр чинь Видал салон гэж байсан нөгөө нэг стил имиж нөөцлөн өсч. Би чинь газар зүй байгаль шиг тийм багш мэрэгжлийн эзэмшихийн тулд хөдөө орнуудаар ингэж явсан нөгөө нэг хээрэн дадлах гэдэг байхгүй. Бор биш тасхаар. Тэгээд тэр арай харна гайгүй болж итэл чи нөгөө нэг тэр нөгөө оддын ирэлд орж байгаа байхгүй. Тэгсэн чи стил имиж өсөлн гэдэг Видал салон дээр фаас тэгээд бүс бодлоо. Готовчтой. Хар хүнд улаан ус гэхээр бодоод үзэлтэй. Ёо. Шийдлээсэн юм. Тэгээ тухайн үед чинь тэрийг хараад хүн чинь айгүй баярлж байгаа байхгүй. Одоо хахнаа хөөрхөө айгүй яг нэг ичж байгаа гэсэн чинь яс хөштэй хөөрх юм бас зүтгэжээ гэж боддоо шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо ирд гэж болдог байсан. Бас 3-4 удаа болоод дууссан баг тий. 3 удаа болсон баг шүү. Миний бодлоор тийм баг. Тэр шоуныхаа дараа та мартагчгүй хайр гэж дуу зохиолж дуулж ирсэн. Яаж мэдээд яа болох юм. Та тэр дуугаа ер нь одоо дуулдаг уу? Энд тэнд. Одоо миний хамгийн анхны одоо үгийг гантгаа, аяыг гантгаа, дуучин гантгаа гэсэн. Тэрийг санууллаа да би ийм асуулт гарч ирнэ гэж бодсонгүй. Тэрийг одоо яг чи санууллаа. Тэрнээс мартсан байсан юм. Тэгээ саргүй шөнийн бүрхэх тэнгэр шиг салан отсон үеиг мартаагүй санан үгүйж дуулж явсныгаа санахгүй л байж чадахгүй нэ гэдэг юм хөө. Тий яа. 2-5. Тий. Одоо 16 жил өнгөрсөн юм шиг тийм байна. Одоо танд ая маяг нь бол байхгүй тий? Байна. Байгаа. Сэргээчл дуулах юм байна. Сэргээчл дуулчих. Инструментал нь бол байгаа тий? Инструментал нь одоо тэр үед чинь одоо ч нөгөө нэг CD-н дээр байсан. Тий. Одоо ч CD байхаа болсон. Ямар нэгэн одоо юугаа ухах юм бол гараад ирэх байхаа. Гэтэ цээжинд байгаа юм чинь дахиад 10 жууш хийж хийх бах. Тий. Тэр дугаа нэг сэргээгээрээ. Тэгээ бас дараа таныг нэг тайцсан дээр дуулах бах гэж найдаж, тэрийг сонсох бах гэж найдаж байна. Яа бас амар шүү. Яа. Баярлалаа. Сануулсан баярлалаа. Shaft Bus гэж баримтат кино гарсан. Тэгсэн. Тий, одоо таны болон таны продюсер за тэгээд цаашлаад бүр Монголд ирж хүртэл зураг авалт хийсэн кино нээлттэй хийжсэн. Тэр киноны талаар хуваалцаач одоо тэр баримтат киног ямар телевиз санаачилж хийв? Тэр баримтат кино маш гоё түүхтэй баримтат. Миний тухай баримтат кино. Яагаад тэгэхээр Солонгос улсад гадаад улсаас хурж ирсэн мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа мөн артист болох болоод ингэ явж байгаа залуугийн тухай нэг юм гоё өдөр тутмын амьдрал болон өсвөл мөрөөдлийнх нь ингэж одоо өөрийнх нь дотоод ертөнцийг харуулах тийм баримтат кино байсан. Сөүлд юу байдیں۔ Гадаад иргэдийн соёлын төв гэж байдیں۔ Сөүл хот дахь гадаад иргэдийн урд соёлын төв гэж байдیں۔ Тэрүүнд би дандаа харайлагдаж очиод нөгөө нэг үйл ажиллагаанд нь ороод одоо юу гэдэг лекц мэкс юм сонсоод ингэ явж байхдаа тэрний захирал гээд эмгтэй найруулагч гэдэг байхгүй. Тийм алдартай бол биш ээ. Тэгээд айгүй их найруул одоо янз бүрийн докюментари кино гэдэг. Хантгаа чиний тухайн нэг гоё баримтат кино хийгээд. Тэгээд баримтат кино эхэлсэн. Тэгээд би эхлээ явж итэл нөгөө дунд нь яг түүжих шоунд өргөдөд хурж ирсэн байхгүй юу.
Тэгээ кино дуусаагүй, баримтат кино дуусаагүй байж л нөгөө би урагдаад хурж ирээд Монголд хурж ирээд тэгэхээр бүр дагаж ирээд. Тэгээ дагаж хурж ирээд би бүр өөрийнхөө хөвсгөл нутаг руу бас нөгөө кино багийг авч яваад. Тэгээ тэнд авч явж байхдаа тэр шар автобус гэдэг дуу болохоор би яг үг нь айгүй амархан явж байгаа нөгөө аяллаа дунд болж исэн үйл явцаараа шууд бичээл. Тэгэл аян бас ягаад ч юм орж ирээл тэр үед өөрийнхөө хөвсгөл нутагтаа хөвсгөл далайгаа хараагүй их удцсан байсан. Тэгээд тэр дууг би хийж ирсэн. Энэ кино болохоор ингээд нээлттэй болохоор Сөүл буцаж очиж хийгээд Сөүлийн хамгийн анхны кинотеатр болох Сөүл синемад нээлттэй хийж ирсэн. Тий. Ийм байдаг байгаа шүү. Баярлалаа. Баяр үргээ танд. Баярлалаа. Хоёлаа сая үзэгчдийн асуулт дотор ярьж байгаад үлдээсэн зүйлийг би танаас бас нэг товчхон таны зүгээр дотор тээж явдаг бодол хүсэл байвал юу байгаа бол гэж асуух гэж байна л да. Нийгмийг та нэлээд шүүмжлэлтэй ханддаг. За таны олон хийж исэн лайв бичлэг болон хэвлэлийн баг хурал гэдэг ч юм уу эдгээр зүйлүүдээс хамаарад шүүмжлэлтэй ханддаг. Хэрвээ та энэ нийгэмд яг зөвхөн та эрх мэдэлд хүрээд өөрчилж болно гэвэл юу юуг өөрчлөхийг хүсэж байна? Соёнгийн эрүүлнэ. Иргэдээ хөгжүүл. Одоо иргэдэл маш хөгжүүлнэ. Эрүүл мэндийн талаарч тэр мэдлэг боловсролын талаарч тэр ерөөсөө иргэдрүүгээ хандсан соёнгийн эрүүлэг бүх зүйлийг хийн. Тэр бол бүх зүйлийн суурь гэж харж байна. Энэ бүх зүйлийн суурь шүү дээ. Одоо нөгөө хитэн малынхаа буйнд аягүй сайхан амьдардаг хүмүүс аягүй хүн шүү дээ. Бариусыг мал болгоцсон. Тийм болохоор хөгжсөн иргэн хүн чинь яаж энэ Монгол улсыг авч явах вэ гэдэг тэртээ тэргөө өөртөө мэддэг байхгүй юу? Баярлалаа. Тэгэхээр ерөөсөө иргэнээ л хөгжүүлнэ. Тэрнээс бусад тэр ямар нэгэн толгой молгой тэр нэг юм биш заяа. Оюунлаг толгой Монгол толгойтой хүн л Монголоо авч явна гэхээс биш. Ямар нэгэн хязгаарлалт бодол баялаг хязгаарч Монголыг авч явахгүй шүү дээ. Маш их баярлалаа. Сайхан хариулт байна. Та хичээж байгаа юм байна. Манай багийн хувьч гэсэн түүний төлөө хичээж ажиллах болно. Яа, бас баярлалаа. Дуучин ганцхан late night нэвтрүүлэгт өргөдөн оролцож байна үзэгчтэй. За таныг бол солонгосоор ямар ч асуудалгүй одоо ойлгохын хувьд ярихын хувьд өөрийгөө илэрхийлэхин хувьд асуудалгүй гэж бодож байна. За тэгвэл таныг монгол хэлээр хэр сайн одоо олж илрүүлэх вэ гэдэг тоглоомыг яг одоо бид хүрэх гэж байх болов гэж юусаа бодсон юм ба. Одоо бол бэлдсэн байсан уу та? Бэлдсэн байсан тий. Манай 1000 хүн бүгдийг За энэ бол late night нэвтрүүлгийн яг өөрсдийн original content. Google Translate-ийн эсрэг гант байгаа гэдэг тоглоом байна. Окей. За энд Монгол зүрх Google Translate руу хөрвүүлсэн. За солонгос текст байгаа. Оо за. Та үнийг хараад Монгол ямар зүрх зүг вэ гэдгийг таах хэрэгтэй. Ойлгомжтой тийм. За ойлгосон. За үзэж байгаа үзэгчид дотор ч бас солонгос хэл нэлээд сайн сурч эзэмшсэн хүмүүс байгаа. Та бүхэн ч гэсэн үнийг өөрсдөө туршаад үзээрэй гэж зөвлөх байна. Бэлнэ үү? Бэлнэ. Эхнийх. За. 감사합니다. 도와줘. баярлалаа. Туслаараа гэхээр ч үгүй юм. Баярлалаа. За баярлалаа. Туслаарай. Тусалж өгөөрэй гэсэн утгатай юм байна л да. За ийм утгатай зүрх зүг чи юу вэ? Баярлалаа. Тусалж өгөөрэй. Харин айгу сонирн байгаа сте. Энэ Google Translate ингэж орчуулсан байна. Яг ингэж орчуулсан уу? Тийм байна. Талархах эзэн ичээвэл заяа ичнэ хэрэг худлаа болчиход байна. Баярлаж явал ажил үс бүтэн гэхэр биш байна. Тийм зүрцэгч бас байхгүй л дээ одоо. Байхгүй л цай зогсож. За наад чинь баярлалаа. Надад туслаарай гэхэр ч юу яах юм бэ? За хуулбар байхгүй л эхнийхийг харах хоёлоо. За эхнийхийг хариулсангүй. Энэ зүрт зүг бол ачиг ачаар тусыг тусаар гэдэг зүрт зүг. Туслаараа тус бол байсан юм байна. Тус бол байсан байна. Гэхдээ энэ бол яагаад нэмэргүй юм бэ шүү дээ. Ер нь бол тийм байна. За баярлалаа. Яг Google Translate өөрөө зөв орчуулсан уу? Үгүй мэдгүй. Тэрийг бол Google тий. Тэрийг бол Google мэдж байгаа л да тий. Google бол манай найруулагчийн багийнхан л. Би одоо нэвтрүүлээд дуусангуудаа энийг Google-ж үзэн шүү дээ. Тэгэрэй. Тэгээд ярина шүү дээ. За дараагийн зүрцэг 사람이나 바다를 없인 여기지 말라. 자, 사람이나 자, 바다를 이건 나다 어려웠죠. 자, 나다로 없인 여기지 말라.
За энэ бол нэг сайн одоо ойлгохдохгүй үг. За ёгиж марла гэдэг нь болохоор ерөнхийдөө нэг юу гэдэг үлээ. Марла гэдэг нь болохоор тэгж болох уу гэсэн үг. За тэгээд ёгиж мамаг бити бас гэж байгаа юм болов уу? Ойлгоцсон. За ойлгоцсон. Одоо Монголыг олох хэрэгтэй байна. Ойлгоцсон. Одоо Монгол яаж тэрийг яаж гоё хэлгүй. Одоо Монгол эрэг буу бас далайг буу янд гэсэн утгатай болоо гэж бодож байна. Баяр үргээ. Алин цогий. Yes. Сайн байна. Яа, сая ойлгоцсон. Харам гэдэг яасан байл. Намжаа гэсэн бол бүр шууд ойлгосон. За 3 дахь зүрцэг. За, эбэл 빌려 피해를 열어라. 아마 넥 자요. 아마 넥 피해를 열려. 피해를 гэхээр одоо хүн нөгөө нэг хүндгэл 때 хандна биш 피해를 주지 마. нөгөө нэг хүнд нөгөө нэг ингэж гай бити бол гэсэн үг л дээ. Тэгээ 열어라. 아마 넥 хүнийг одоо нөгөө нэг бити ингэж нөгөө нэг одоо юу гэдэг үлээ хүнд гай болгоод. 열어라 гэдэг нь хараа нэг нэг гэсэн үг аахгүй юм. Яг утгагүй болчиход байгаа. Ойлгоцсон. За. Наамны бол уушиг нэг гэж байгаа юм болов уу? Тийм үг байдаг үлээ. Байдаг лөө. За үгүй. За та эцсийн сонголтоо хийх хэрэгтэй. Амнэхээр юу гэдэг үлээ тосол гэдэг үлээ юу гэдэг үлээ? Юу гэдэг үлээ? Ямар зүйлсүү гэдэг үлээ? За байж ийм байт юм. Тийм. Хүн ингээ ажиллаад авчин хажууд нэг ажиллаад байдаг амаараа туслаад байдаг хүн байдаг шүү дээ. Тэр чинь нөө Монгол зүйлсүү юу гэдэг үлээ? Хуруу нэмэхээр хошоо нэмэхээр хуруу нэм. За. Мөн үү? Та алийг сонгох уу? 2 зүрцэг хэлчлээ. Юм тийм утгатай. Тэ хошоо нэмэхээр хуруу нэм. Хошуу гэж байгаа юу энэ дотор? Байхгүй л дээ. Байхгүй. Байх ёстой байна. Байх ёсгүй л дээ. За тэгээ амаараа ингэ тусалж юу хараа гай За хуруу нэмэхээр хошуу нэмэхээр хуруу нэм гэсэн. Хуруу нэм. Ер нь яг хөө тиймхүү утгатай юм байна. Зөв хариулт нь ам нэгэд уушиг би хэлсэн шүү дээ. Эхлээд хэлсэн тий. Тий эхлээд хэлсэн. Эхнийгээр нь давчихал та. Эхнийгээр нь ингэнгүүт окей гэж явж. За баярлалаа. Би тэгтээ хараагүй шүү. Ямар зүрцүүг нь би мэдэхгүй байл да бас. За. За дөрөвдөх нь. 먹고 마실 때 단백질 말이 앞으로 나아간다. 자, идэхдээ уухта 단백질 гэдэг нь болохоор уураг. Уураг буюу энергитэй хүнд өгдөг нөгөө нэг хоолны гой нөгөө нэг. Одоо ирч хүч гэсэн. 말이 앞으로 나아간다. амнаас үг гэд гардаг, уршаа гардаг гэсэн үг. Юу гэсэн ч үг. За байж байгаа. Идэж Ер нь сайн биш үү? Антгой. Идэж уухта уурах юмар ажил хийх юу лээ? Мөн үү тэр утгатай юм шиг байх. За моггүй шиг бүлдээ тамбайч юм. Ер нь зүрцүүг бол олцсон л доо. Олцсон байна. Одоо зөв хэлэх хэрэгтэй. Тийм байна. За идэж уухта уурах юмар ажил гэхээр ургаад. Ер нь зөв. Тэ. Яг цэвэр зөв хэлсэнгүү. Гэхдээ таныг таасан тооцоос арга байхгүй. Яг тэгвэл зөв таасан. Ууж идэхдээ уурах юмар урагсаа гიშгтээ ургаад гинэ. Баяр үргээ. Энэ бас солонгосд мэддэг гэж худлаа ярьсан байсан бодсон. Баларх нь шүү дээ. За хамгийн сүүлийнх. 자, 편에서 냄새가 나지 않습니다. одоо үнэр гардаггүй гэж байна. Пёнээс пён. Юунаас одоо үнэр гардаггүй гинөө? 나지 않습니다. пён. пён ч нь юу вэ? Шил юм уу? Шилнээс үнэр гардаггүй гэсэн үг юм баг та. Юунаас үнэр гардаггүй гэсэн үг вэ? Нэг юмнаас үнэр гардаггүй гэсэн байх шүү ямарчсан. пёнээс пён. пён ч нь юу вэ? пёнтэй moo хүнээс үнэр гардаггүй. За тэр нь одоо moo хүн гэхээ биш юм аа. пён гэхэр одоо нэг муухай гэсэн утгатай байхгүй юу? Миний ойлгож байгаагаар тий би уруу ойлгож байж магадгүй. Тэгэхээр чи наадах чи одоо moo битгий юу юунаас үнэр
үнэр гардаг гэсэн. 냄새가 나지 않습니다. За би бол харчлаа. 냄새가 나지 않습니다. За ямар ч гэсэн үнэр гардаггүй. За. За энэ нь болохоор би нэг нөө хэг галиа буюу одоо нөө ингээд холиод байна. Аа. За буужхоо. Өмөргүй л энэ да. Ийм одоо талын таацсан баг чинь. Нэг уушиг бүрэлдээ 50 хүн юм дэгж байхгүй юу? Уцаар асуух юм байхгүй. За пионе에서 за ямар ч гэсэн үнэр гардаггүй тий. Үнэр гардаггүй гэж юм за. Тий үнэр гардаггүй. Тий үнэр юусаа гардаггүй. Юунаас үнэр гардаггүй юм бэ? Сайхан сэтгэлээс үнэр гардаггүй. Нэг бол муу үнийг үнэр гардаггүй гэдэг зүр зүг би бол жишээ нь хувьдаа санахгүй байна. Муу үнийг хараад танихгүй гэх юм уу мэдэхгүй. За сүүлийн зүр зүгийг хараа болъё. За харъя. Бас хатвч өмхийгөө тавихгүй гэдэг. Я баз 똥가 байсан бол те 똥가 байсан бол 평 гэдэг нь 병기 нөө нэг суултуурыг хэлж байгаа байхгүй юу? 병 гэдэг чинь 병기 гэдэг нөө ингэ суугаад байдаг шүү дээ. Тэр 병기 걔나 똥가 бичсэн байсан бол 똥에서 냄새가 나지 않습니다 гэсэн байсан бол шууд утгаараа. Тэр Google Translate-ийг засмаар юм байна да та орж. Тэр хин зохиолсон бол. Тэр чинь ингээд хүмүүс эдитэлж болдог баг шүү. Тийм үү? За. Хувилбаруудаа. За, баяр үргээ та гэхдээ саяны үзүүр зүг мэдхүү. Алиг бас хатвч өмхийг тавихгүй гэж. мэдлгүй яд юм байж одоо. Баяр үргээ дуучин гатгаа. Тэгвэл нэг тийм бас хатвч өмхийг тавихгүй хүмүүс байгаад байна шүү дээ. Баярлалаа. Гоё хөвчлөлтэй байлаа. Сонирхолтой байна те. Гэхдээ та бас 50-аас дээш үе амжилттай байлаа. Сайн байлаа. 50 биш ээ нааш баг 60 болсон шүү. Тий. 50-аас дээш гэдэг нь 60% тий. За, урлагийн ертөнц рүү нэгэнт орж ирээд явж байгаа хүнээс асуумаар байна л да. За. Та Солонгосын урлагийн ертөнц, Монголын урлагийн ертөнцийн ялгааг товчхон бидэнд бас хэлж өгч. Солонгос шууд л хэлээ л да. Солонгос Entertainment ямар хөгжсөн байгааг та бүхэн хүрсэн мэдчихэж байгаа шүү дээ. Хөгжил бол тий. Хөгжил ер нь баг надаар хэлүүлэхгүй хүмүүс баг мэддэг байхаа. Монголд ямар байна? Монгол Entertainment-ийн суурь хөгжил одоо хөгжиж эхэлж байна. Солонгос бол төгөлдөрчсөн тий. Бүр ингээд урлагаар улсын хорноо яаж сурталчилж болдог вэ гэдэг яруу сайхан тод жишээ бол Солонгост байна. Манай Монголд одоо урлагийн саяхан соёлын яамтай боллоо. Соёлын яамгүй орон гэж бодод үзэлтэй. Нөгөө соёнгийг ярүүлэх, хүнийг хөгжүүлэх тал руу бодлого байхгүй. Гэтэл тэгэл одоо урлагийн одоо энэ үндэс нь яаж унуу. За тэгээд юу гэмтэй урлагийн одоо ганцхан төрөл бүрээр нь хөгжүүлэх биш ганц хоёр нь ингээл түгээл хөгжүүлэх гэдэг ч юм уу. Яг яриул зөндөө юм байна л да. Ялгаа зөндөө байна уу? Тэгэл менежментийн хувьд ч тэр төрийн болгоны хувьд ч тэр уран бүтээлчдийн хувьд ч тэр за гэрээ контрактын хувьд ч тэр байгаа нөхцөл байдалтай ингээд дасан одоо ингээд модис зах зээл жоохон тий. Гэтэ Монголынхаа энэ одоо урлагаар одоо үүх түүхтэй энэ урлагийг дэлхийд яаж гаргах уу гэдэг ч юм уу. За тэгэл байна зөндөө байна. Бидэнд зас залруулж тэгшлэх шаардлагатай зам маш их. Телевизийн дээр цаг барих, тий цаг барих. За техник технологи, менежмент, хариуцлага, ёс суртахуун, худалдагдсан байдал амар заадаг байх. Зөндөө ойлголоо. Зөндөө юм байна. Гэхдээ мэдээж одоо түүчилж яваа залуу уран бүтээлчдийн нэг хүний хувьд бас та энэ тал дээр ирсэн мандалж явж багын төсөө ойлголтыг өгч байгаа гэж итгэж байна. Зүтгээл явж шүү дээ яг үнэ. Хичээгээр амжилт хүсье. Би хийхгүй бол өөр хин хийх үү. Бид хийхгүй бол өөр хин хийх юм. Одоо яг эхлэхгүй бол хизээ эхлэх юм бэ. Гэж ухаарсан дөнгөс саяхан. Баярлалаа. Таныг бас нэлээдгүй олон шоунд нэвтрүүлэгт орж ирсэн гэдгийг одоо мэдээллийг бол фэнүүдтэй нь бол их сайн мэдж байгаа бох. За хоёлаа сая одон ирэлтийг дүүрдлээ. Ингээд өнөөдөр хүртэл явж байна. Таны оролцсон шоу болгон таны оролцсон гарсан тайз болгоо ялт байгаагүй бах. 1000 тайзан дарахад 999-д нь ялагдсан шүү дээ. Нэг удаад нь хань гоё ялна. Харин тий. Өнөөдөр хүртэл таныг одоо ямар зан чанартай, ямар ихтгэл үнэмшил таныг энд хүргэсэн байна. Одоо зогсохгүй тийм ээ. Ялагдал болгондоо зогсохгүй урагшлахад. Тууштай байдал. Тууштай байдал. Тэгээд кёмсонага гэхээр одоо юу гэдэм бэ? Хүндэтгэл гэх юм уу? Тий. Тууштай байдал дээрээс нь нэмээд өөрөө өөртөө үнэнч байх. Би гурвыг хэлчих зөндөө байгаа. Намайг ингээ үдийг хүргэсэн. Тууштай байдал, гэр бүлийн боловсрал. Гэр бүлийн суурь хүмүүжил. Аав ээж хоёрт одоо ихээр баярлаж явдаг. За гурав дахь нь их юм ба түрүүний хэлсэн нөгөө хүндэтгэлтэй хандах. Тэр. Гэхдээ тэр нь яг юм Солонгос, Японч юм тэр усад аягүй гоё нийцдэг. Монголд тэгэхээр хүндэтгэлтэй хандаад байдаг. Өөрөө ашигладаг. Буруугаар одоо
найрцаг хандаад байхад найлынхаа болгож хардаг. За хүндэтгээд байхад пялдаг. Пялдаг гэдэг үгийг би Монголд явахаас өмнө мэддэг байсан шүү дээ. Ирээд сурж авсан. Гэтэ тэр үгсийн санд би хайсан чи байхгүй лээ. Байхгүй. Хараарны хэллээ. Харин гэх мэтчлэн яг энэ гурван одоо суур хүмүүжил. Айгуу сайн байсан гэж бодлоо. Тэгэхээр тэр таныг зогсоогүй явуулсан. Yes, never stop. Баярлалаа. Зөв чанарууд бас гэж санагдаж байна. Залуу урамтэлч ч гэсэн үндээс суралцаасаа гэж үсэж байна. Дуучин Ганцхоогийн хувьд гарч ирсэн хамгийн том тайз. Азийн энэ ч болж байсан Азийн наадам. Тэр би бас тайзан дээр гарч дуулж ялаа. За Солонгос ерөөсө очоогүй одоо монголоор бол аймаг сүн гэж байхгүй. Мэдээж нэг Азийн аялын тоглолтууд байна. Оддын хааны тайз хамгийн гоё. Тэгээд 3 тайз хэлжээ. Азийн наадам, Оддын хааны тайз. Тэгээд 10 жил байхдаа аав ээж хоёр маань намайг яг аав маань намайг урлагийн болохыг айгу хүсдэггүй. Ер нь бол тийм одоо үгүй гэдэг байсан байна. Тэгэхэд аавдаа хөлөөнжүүлэх гээд нөгөө нэг аав ээж хоёр маань аав чинь жоох ингээ хөрх нэг юм 100 татцаа айгу хөрх нь уулаацсан. Хүсэл аймаг драмын театрт хурж ирээд гоё ингээ намайг ингээ харчаад яг нүд нь ингээд өө миний хүү чинь бас хөөрхөнд болт юм байна. Энэ гурав хийсэн. Баярлалаа. Сайхан хариултаа. Дуучин Ганцхоогийн уран бүтээлийн ойрын үеийн мэдээлэл юу байна? За энэ нэвтрүүлэг хязгаар гарахыг мэдэхгүй байна. Гэхдээ энэ 7 хоногийн сүүл буюу 7 хоногийн ихээр 50 батхаас авсан нэг дууг гаргах гээд байж байна. 11 сард ер нь дуунуудаа бөмбөгдөх гээд байна. Зөв. Тий. Нэлээд олон балхаахаас нэг дуу авсан. За мөн TJ гээд манай мундаг залуугаас нэг дуу авсан. Дундаар ажиллаж байна. Дахиад нэг ягаад ч нөгөө нэг бүх юм нэгдсэн чинь маш олон гоё ажлууд ингээд дараараас орж ирээд маш их одоо сая бол нөгөө нэг эргэлтэнд орж байна. Эргэлтэнд ороод ийм гоё завгүй ажиллах чинь ямар гоё юм бэ гэдгийг мэдрээд явж байгаа. Тэгэхээр бид бол уран бүтээлийн аадар хүлээж байгаа юм байна мөн үү? Ингээ амлцгаар юм үлээчээ. Ингээ амлцгаар чи хүн хийн штэ тийм биз дээ. Тэгвэл цомгийн хувьд за ёстой наад асуулт чинь заавал хариул дээ. Би чадвал энэ ондоо цомгүй байна. Чадахгүй бол эх оны эхний 4-ний 1-т буюу эхний 3 сард эхний үлрэлтэ багтаагаад цомгоо заавал ийн. Тэгээд би заавал Монголд ирсэн шалтгаан бас нэрээ байгаа шүү. Яг оддын эрэлт гинэ нөгөө нэг. Яг түн шиг шоунд орсон мэдээж юу. Багасаа мөрөөдсөн нөгөө тоглолтоо их цомгоо гаргах, их орноороо тойрох. Тэгээд дараа нь одоо гадаад байгаа монголчуудад очиж зориулсан тоглолтыг хийх гэсэн. Тий. Энд гэхдээ биелэх боломжтой. Баярлалаа. Чих юм бол. Ойрын 5 сарын хугацаанд бид таны цомгийг гар дээр авах нь байна. Амлчи. Амжилт хүсье. Амжилт хүсье. Дуучин Ганцхоо. Урилга хүлээж авсанд баярлалаа. Гэхдээ нэвтрүүлгийн төгсгөл Дуучин Ганцхоо эргээд ирэх болно. Одоо харин завсарлагын дараа бид шинэхэн зочинтойгоо дахиад Late Night нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ. Дуудахгүй эргээд олзъя. Late Night нэвтрүүлэг эргээд тавтамаар үзэгчтэй. Өнөөдөр бид та бүхэн сонирхолтой хоёр зочин урьж оролцуулж байгаа гэдгийг аль хэдийн постероос мэдсэн байх. Ингээд Late Night-ийн буудан дээр комедиан Бэгийн үргэлжлүүлсэн ирсэн байна. Тавтаа морил. Баярлалаа. Thank you. За, юуны өмнө Space Show-га амжилттай хийсэн баяр хүргэе. Баярлалаа. Өвөлөөс. Уур амьсгал бол халуух уу? Халуу. Nice гоёс. Өнгөрсөн жил яг ковидын өмнө бас нэг спешиал тоглолт хийсэн. Тэгсэн. Хөл хорионы өмнө тий. Яг жилийн хугацаанд одоо жилийн зайтай болоодох шиг анзаарч байна л да. 11 сард хийдэг нь ямар нэгэн таны өөрийн хувийн амьдралтай холбоотой юу? Бага. 11 сарын 11-ийг нөгөө сонгосон манай ээжийн дөрөв өдөр байхгүй. Тэгээ манай ээж бол угсаа ингэ тоохгүй гэж юм дээ л гэл. Юу нэ тэгж хэлэх хүн. Ямар ч юм би ээжтэй ингэ ээж би ингэ хүн амт ингэ инээл гэдэг хүн болцоо. Тэгээ ингэ юу нэ тайм би боёо та ер нь мэдж байгаа шүү дээ. Тэгээ ингэ нэг тийм хавцаа хүн босоо гэж манай ээж зүгээр надад хэлсэн үнэтэй. Нохоо хоцож гिचээш чи өтөр хүн инээл гэдэг гэж юу байдیں ингэ зүгээр ингэ хүлээж авдаггүй. Нэр юу? Эсвэл комеди юу? Нэр гэсэн. Тэгж хэлдэг. Гэхдээ байга дэмждэг ер нь бол зүгээр ингээд тэгж хэлж байгаа мөртлөө цаагуур бол тэгээд мөнгө хийгээд дэмжээстэй байдаг. Тэгж орилж байгаа мөртлөө ингээд маргааш нь болонгот чи тэгэхэд өмс хувцаа бэлдсэн юм. Тэгээ хэлдэг байхгүй яг нэг тийм тэгээд тэрийг ингээд бодсороо нээс нэг 11 сарын 11-нд дээж хахад өдрөөр хийгээд. Ер нь онцолт юм байна. Тий онцолж хийсэн байхгүй. Энэ солиорч явж байгаа гэж хэлсэн. Нэрэлсэн.
Ер нь яг нь нэлээд солиордог талаар таны Facebook-д дагагчд бол мэдж байгаа л да. Өөрийнхөө үгийг иш татахтаа тэгж хэлдэг те. Яагаад ингэж нэрлсэн? Таны мэнийг гэж гарч яваар юм. Нэг рэк асуугаад нэг шал хотлоо юм болоод байгаа юм шүү. Энэ бол миний мэддэг мейк юм шүү. Энэ шал өөр мейк юм би одоо нэг өөрөөр харьцах хэрэгтэй юм шиг. Яг зүгээр яг нэг бид нар ч нэг Facebook дээр ингээд юм залуу халуун багтаа ч юм уу тий. Мемори сануулдаг. Тий ингээд сануулсан шүү дээ. Тэгэхгүйд яг нэг яг тэрийг ингээд шеэрлэхдээ би одоо тийм байсан гэж хэлгэн яашийн зүгээр ийм солиорч явж ийл шеэрлэдэг гэсэн байхгүй. Тэгээд ер нь бол тэгэл байнгын тэгж шеэрлэдэг болсон. Брэнд үүсгэж гисэн. Брэнд заата тиймээ бар брэнд юм та гэж ингээд үүсгэж гисэн. Тэгээд тэрэнд ба нэг бас намайг үздэг, хардаг, дагдаг хүмүүс үнэлийн дуртай. Одоо ч гэсэн би нэг ингээд пост ингээд шеэрлэнгүүд л доор нь жилийн дараа ийм солиорч явж гэж бичэндээ гэж ингээд тий нэг юм давлгаа үүсээд байгаа. Тэрийг нэг хальт бодоод тий ер нь бол за ийм солиорч явжээ гэд хийчээ даа гэж ер нь бодсон. Гэхдээ энэ нэг л явахгүй байна. Нэг л биш байгаа. Бидний одоо таньдаг болсон Comedian Bag яг үндсэн мэргэжил нь ямар мэргэжилтэй юм бэ? Жүжигчин. Жүжигчин. Тий. Төгссөн сургууль нь? Радио телевизийн дэлгэр бол. Гэхдээ бараг төгссөн ихэн цааш юм бараг хөөгдсөн. Сурч байсан. Энэ тий энийг одоо мартчихъя тий бас. За радио телевизийн дээд сургуулийн суурьтай. Тий. Comedian болсон эхлэлийг бас сонирхож байна л да. Яагаад энд ирв? Мэдээж open mic-ээр тавьдсан баг. Тэгсэн. Гэхдээ ер нь бол арх. Гүнэр ингээс яг арх. Яагаад? Ингэсэн. Одоо энэ зааланд ингээд одоо ингээд үзэгчд байна шүү дээ. Тэдний дуунуудаа манай нэг яг намайг оруулсан нэг архич нөхөр сууж байна тий. Тэгэхээр энийг шагаад байгаа байхгүй юу? Тий. Бид нар зүгээр гэртээ ингээд гэртээ ч явах тий нэг найзынхаа гэртээ ингээд уужтай сууж исэн юм байна та. Яг тухайн үед тэр чинь 2016 онд юм уу та. Тэгээ байж чинь яг би энэ Монголд ерөөсөө юм stand up клуб байдгийг мэдээгүй. Бүр мэддэг байсан. Тэгээд шивэдээс ирсэн манай нэг найз маань Оош Монголд юм stand up клуб байд юм байна. Хэдүүл очиж үзье гэд ингээд сохт байгаа шүү дээ тий. Ирдэг байхгүй юу? Шууд тэндээсээ. Тий. За. Угаасаа нөгөө сохтоо гараад шууд гараад очиж үзье юм уу зөөстөд надаас илүү марцан гараа авах юм бол би өстө боогоо сайн маа. За энийг мартарай шүү. Нэг иймэрхүү юм яриа заа. Гараад тэгэл ирсэн. Тэгээд Батай бейсмент байсан байхгүй. Тэгээд Батагийн яг тэр бейсмент дээрээс юм би сонсоо баг өмнөөс нь ичсэн. За би баг миний ярих гарсан. Батаа тэр үнэ амар юм ярьжсэн шүү дээ. Ёо бүр хошноор уужин ч гэсэн чи яасан. Би шоронд орох юм бол баахгүй байж байгаа. Баас хатааж байгаа гаруудын боог хугална ч гэдэг. Ёо би тэр их юм ярьсан байхгүй юу? Тэгээ бүр өмнөөс нь ичээд бүр ингэ яа бүр одоо яанаа яаж ийм тэр хүн та инээд юм болоо гэ бүр санаа зовцсон ингэ сууж исэн чинь тэрээс нэг удаагүй маа нэг 6-7 сарын дараа open mic зараад эхэлсэн. Тэгэхээр open mic тэр нь бас дахиад одоо тэр нэг найзтайгаа одоо ирэхгүй автороо. Тэгвэл манай хүн ингээл ингээл тэгэл авч өгдсөн байхгүй юу? Мөнгөөрөө. Тэгэл би ч бас нэлээд халдсан байгаа сте тий. Тэгэл яриамаар ингээл хаалцсан шүү. Миний хөшөөд нэг энд халдсан авч гарахгүй юу гэхгүй юу? За гараа. Тэгэл гараад онгоо шас. Хүү нүдний булаа. Бүр хэлэх үггүй болоо бүр онгоо болоод. Тэгээд дараагийнх нэгтлэгийн open mic болсон юм. За тэр open mic тэр болсон ч юус одоо энд яг одоо UBG клубд ажиллаж байгаа одоо UBG клубын менежер отгоо ойлё. Гэх мэтийн тэргүүнтэй одоо намайг одоо хутхан шахаж тийм ээ. Хүний өмнөдний болоо болох гэсэн зорилготой нэг 3-4 нөхөр нийлж хамсаатан болж намайг одоо халамцсан байхад ахин одоо open mic дээр авчирч тийм ээ. Тэгээ улмаар одоо би open mic дээр одоо гарч төмний булаа шагаад төмний эдгтэй бол айгуу гоё шаасан гэж. Амар гоё смут. Тэгээ хоёр дахь нь айгуу гоё смут яваад ингэ боосон байхгүй. Тэгсэн чинь чист ингэ чамд ирээдүй байж тийм байж тэгээд гэж яг бидний open mic гэж яг үгийн болонгууд ингэ содоо, амарчин, би, цэги, бадрал гэмт ч одоо бүгдрөө комеди болсон залуучууд ингэ яг нэг үед оролцдог байсан байхгүй. Яг алаан болдог байсан. Би одоо содоо зөвлөгөө өгдөг байсан гэж боддог байсан. Нэргээс тэгээд тэрнээс хойш би ингээд бүр ингээд тогтом оролцдог бол ингээд дурлаад тэгж яагаад найз нэг хэсэг гээд кинонд явцсан. Тэгээ буцаад ирж манайхан бүгд ингээд комеди болцгоцсон. Тэгээд бүр шар хөдлөөд. Тэр яхаа би яхаар болдгоо ингээд шар хөдлөж байгаа ингээд. Ер нь араас нь тий. Араас угаж байгаа нөхөд нилээ зүтгэсэн л дээ. Тэгээд яг тэр үед нэг шахдаг найз нар байхгүй болсон. Архины хангамжгүй тий.
Тэгэхээр ч бас явж өгөхгүй байгаа байхгүй юу? За одоо яаж явъя да гэж бодцоо. Тэгээд open mic дээр гараад 11 удаа төрүүлээд. Воо, open mic туу. Тийм тасралтгүй. Баяр үргээ. Юу нь бол open mic тасралтгүй 11 удаа төрүүлсэн хүн байдгүй шүү яг энэ юу гэдэг үү. Рекорд эзэмшиж байгаа юм одоогийн байдлаар. Тийм одоогийн байдлаар. Тийм. 11 удаа төрүүлтлэг батаг инээс байгаа байхгүй. Мэдээсэн байгаа байхгүй. За энэс та гэж харъя да. 11 удаа бүр төрүүлээ бүр яг ингэж шанс тасраад яг ихнэр төрөөд манай ихнэр төрж явахад би энд open mic дээр байсан. Оо пүрүү. Тий. Ааха. За миний ярд үлжээ. Одоо би гээс гарч очие гэдэг. Нэр гис яг тэгжсэн байхгүй. Тэгээ open mic дээр гараад би ингээд open mic нэг чинь нэг шоу байсан. Шоуны өмнө панча хийгээд тэгээд ихнэр тэнд дүлж идэг. Тэгээд орилцсон байж байгаа. Би наан бас ингээд орилцсон яаж байгаа. Тэгээд яг open mic дээр шоун дээр гарч дуусаал. Тэгээд батанаата гэрээ хийгээл би өөлээд гэрээгээ ч юм бутээ төрсөн ихнэр л гоогүй очиод нэг тийм л болж ирсэн. Ерөөдөө яг нэг юм сонирхолтой түүх байна. Баярлалаа. гоё шүү. Эхнэр төрж исэн. За холбогдсон юм байна. Одоо UB Comedy Club гэсэн YouTube суваг дээр хамгийн анхны Бэги гэсэн нэртэй бичлэг дээр гэрлэх санал тавьж исэн. Тэгсэн. Тий. Тий. Тэр юу нэлээд төлөвлөгөөтэй ажил болсон уу? Та бараг төлөвлөөгүй дээ. Бөмбөрлөө гүйччнийг бүгж яваал. Яа, бүгж авцсан байсан. Гэхдээ нөгөө яг их нэртэй ингээд яаж нөгөө гэрэл санал тавих ингээд учраа олохгүй. За яах вэ гэж ойлоод ирсэн байхгүй. За өгшин чи ингээд одоо нэг тэгээд шоун дээр гарч байгаа юм чи. Шоун дээр тавьчихвал яа гэм бэ гэж ойлоо хэлсэн. Тэгээ би тэгэхээр ч одоо хэцүү юм шүү гэд яг ард ирж чинь содоо орж ирэнгүүт тэгэлтэй өгш маань чигэд дуу мод дуулж болоо гэд гоё өрчий гэд. Тэгээ за за тэгээд би яг юу болох ч юм гэдгийг ингээд салганцсан ингээд сандарсан. Гэт байж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг ихнэрээ гээд урд суулгах хэрэгтэй байгаа гэдэг. Гэвч одоо бэлгүүн баяр гэж одоо манай нэг юм одоо арын албаны нэг мал байна. Мал нэг найз байна гэх. Манай ихнэрийг урд суулгах чаа гэж чи бүр хойд суулгах цаад байхгүй юу? Тэгээ би яг тэр арын өчгөний тэндээс гэж гарч ирэнгүүт ингээд бэлгүүн нэг гэл дуудан муу манай ихнэрийг урагшин суулгах гэдэг. Тэгээ яг нөгөө чинь нэг ширээ саналгаа захиаж болдгоо. Тэгээ арай хийж нэг юм ихнэрээ яг хамгийн урдлыг нэ суулгаал. Тэгээ шоуны гол боллоо. Би гарлаа ямаа ярьлаа тэгээ хүмүүсийг нэлээд ингэж байгаа л. Тэгээд ингээд санал тавьсан байхгүй юу? Тэгвэл манай ихнэр бүр ингээд яг тухайд нэг олон хүн ингээд алгамалгаад ташаад ингэнгүүч босч ирэл ингээд авч байгаа шүү дээ. Дараа нь залуусуу. Яг дараа нь усан үйл явдлыг одоо яриад явах те ер нь бас нэлээд юм ширүү юм болсон. Одоо жижиг мэдрэл муутай юм уу нэргээл те. Жохон загнуулсан үе байгаа. Тэгээд тэгтээ яг өөр сандарсан ичсэн байхгүй гол бүр амар ичимхий байгаад байгаа шүү дээ чи. Ингээл амар олон хүний хүмүүс. Олон хүний анхаарлын дунд. Ингээл хүмүүс ингээд энийг л явж байгаа. За одоо би энд охид одоо ингэх чинь гэдэг өнгөчлөлгөө тэгж босоод иргээд дахиж босч ирдэггүй. Эхлээ босч ирдэггүй. Хоёр дахад удаа гурав дахад бодож ирдэг юм босч ирээл ингээл бүгжийн зүүсэн. Тэгээд дараа нь бас загнуулсан. Тэгэхээр тэр одоо ер нь бол их нэрхтэр хэмдрэлийн бас дурсгалтай. Хамгийн гоё. Хамгийн гоё мөч. Ер нь хоёр дахь нь юм да. Эхнийх нь бол их нэрээд гэж олны өмнө те гэдэг бас гойжсэн. Нэр сүртэйгээр хоёр дахь нь болонгот ингээд миний хүүхдтэй болсон үе. За тэгээд тэмдэглэм дээр. Баярлалаа. Тэгээ таны хувьд бол бас нэлээд dark одоо storytelling төрөл рүү орох бах те. Одоо хүнд үг хэлэхтэй гэх юм уу? Тэнд орох уу? Эсвэл би буруу бодож байна уу? Юу гэсэн бэ? Бэ dark гэж юм бэ? Ерөн зүгээр яг зөв тий балмат юм да ер нь юм балмат талдаа. Гэхдээ уул бол би ингэж боддог байхгүй ер нь зүгээр хүмүүсийн үзэж хардаг те ингээд орчинтой анзаардаг байгаа юмыг ингээд үн шударга ярьсан тэр гэж боддог байхгүй. Тэгээд ямар нэгэн байдлаар нийгэмдээ таалагдах гэж биш. Зүгээр л та нар үнэхээр тийм шүү гэж хэлчихвэл илүү шударга. Тийм жүжигдэх шаардлага байхгүй. Тэгээ чи бол нэгээс одоо энийг нөгөө дид үстэй те. Дид бол дид бол дид. Тэ. Пистол шүү. Чи ингэж үдэгдэг ч үгээд яг өндөр нь хэлчих юм бол ерөнхийдөө бол дараа нь өөрөө ч гэсэн санаа зовх юм байхгүй. Ер нь өөрөө ч гэсэн наалдах юм байхгүй. Ер нь л амар. Хараалын үг хэрэглэдгээс болж асуудалд орж ирсэн тохиолдол байна уу? Зөндөө байна. Би ч одоо юу бөгөөд үлвч баг орж ирэнгүүтээ 2 удаа зодуулчихсан шүү дээ. Шууд үзэгчд үү? Тий. Хөө. Нэр юу? Тий, яг нөгөө 2 сархаас өмнө ганг битээр энэ зааланд тайзан дээр буусны дараа ганг битээр ингээ заалан нэг хүмүүстэй ингээл мэдлэлцэн ингээл явж исэн чинь нэг нөхөр босч ирэнгүүтээ
За мэд өстө гоё юм ирд юм бэн зэ ахын чамд өстө боломж олгоё. Ахын одоо нэг комеди клуб байгуулах гэж байгаа. Жахтаа хамт ихэд ажиллах уу гэхгүй. Тэгэхээр би энэ дөрөд ороод удаагүй байгаа. Одоо эндэл байдаа гэж бататаа айлхан биш доош гэж намайг алгадаг байхгүй юу? Тасэл харагдаад би бүр ингэ шоконд ороод "Гөө та чи яаж нэг гэж яасан ч яадаг дахиад алгадаа ширсэн. Тэгээ бүр ингэ гайхаж байгаа. Тэгээд манай нэг хүлүүхийн гэдэг дараа нь боо юм болоо гэж салгасан. А дараа нь одоо гişүүн босны дараа яг open mic хөдөлсөн байхгүй би. Open mic хөдлөөл гэж нэг бацаа ингээл миксийг хоногоол ингэж байсан. Тэгэхээр би за ми эдэ ингэж болохгүй гэж гэхдээ жоохон дарагсан мэгтэй хэлчихгүй. Тэг клубээс гараад энэ мөнгөн завьягийн нөхөн гацар гарч ирсэн чи өөдөөс ингэ 5 залуу ирж байдаг байхгүй. Тэг ингэ зөрөөд өнгөрсөн надтай. Тэгсэн чинь бэгийг явж штэ тэгэл. Яг тэрээрээ сонсгож жоох надаа. Танаас ажиллаа. Гэж бүр авираа цааж байгаа юм ста. Танилцлаа та. Ямар гоё яаж энэ тэргээ бодож чирнэ. Нэг бэгийн хаагаад удахгүй юу. Тэгэхээр яасаг эргээс шууд жиж өгнө хагаад наваа. Дөрүүлнээс балбатий. Нүн үдгөө усаад нөгөө open mic-т орж ирсэн залуу. Гэмэдгүй одоо. Гэт бүр нүн үдгөө ингээд усаад тэр open mic-ийг ч болох тэрийг ах махан нэрээд боо юм бас. Тэгээд огт танихгүй нэг бүр 4-5 залуу даваа бүр 5 маар хууг цохоод нөгөө өшгөлөө зодоод. Тэгээд зодж явахдаа бүр ингээд давчтай бүр. Юба комедигийн бэгийн толгой дээр ингээд хөлөө тавьж үздэг юм байна чирэг. Гүр тим тексттэй заа бүр ингээд би доор за даахын дуустаа болоочтой тэр яг зодуулсан гэдэг хэвтээд. Бөтгийг зодуулжсэн. Амар хэцүү. Тэгээд ер нь бол нөгөө ийм хит ийм нэг юм бэлэг танхаа байх ч юм уу хит нэг ийм задгаа яриатай байх ч нөгөө нэг ер нь бол дийлэх хүмүүсийн жоох уур хөрөгтэй шиг. Тэгээд бас ингээд дотроо бодцсон явж байгаа юм гэдэг гиг бидгээ годгондаг харагдан гот яг тэгдэг юм шиг байгаа юм лээ. Тэгэл ойлгосон. Гэхдээ энэ одоо өөрийнхөө нөгөө нэг төрөлдөө үнж явж байгаад бас өөрийн тань имижийг бүрдүүлж байгаа хэл та. 48 кг гэдгээр нь бид нэр илүү сайн мэднэ. 48 кг байхын давуу тал гардаг уу? Тавар гарахгүй дээ. Бараг гарахгүй тий. А тэгтээ шуунд бол юм байгаа. Бараг байхгүй дээ. Гэхдээ ээжтэй шуунд бол юу байх вэ ээж төө тэгэл одоо бараг хүн харахаас эцсгүй юм байгаа шүү дээ. За 48 кг бэги болон Мико хамтдаа late night нэвтрүүлгийг үргэлжлүүлж байна. А одоо хоёулаа хамтдаа нэг бяцхан челленж хоорондоо хийнэ. Хоёулаа адилхан даалгавар биелүүлнэ. А таны шуунд бас юм байгаа гэж итгээд бид бэлтгэсэн зүйлийг одоо авчирч өгөөрэй. За өвөрцөл биш шүү. Наад ч бас би ихнэрээ онгоолгодог юм шүү. За энэ бол заадсан бүтээгдэхүүн. Хумсны лак. Энэ нөгөө нэг онгоолгоход хамгийн хэцүү зүйлүүдийн нэг байгаа юм л да одоо нэг. За одоо ийм нэг тий. Наа чин таних энэ минийх тэгээ өгөрцөө. За энэ дөрвөн юмыг хоёул уралдаж онгоолгоно. За ялагдсан нь бэж болог шүү. А хоёул зэрэг эхлээд дөрвөлэн ингээд онгоолгож дууссан ялна. А ялагдсан хүн нь за ялсныхаа нэг зургийг ялсан хүнийхээ сонгож өгсөн өөрийнх нь одоо зургийг 24 цаг өөрийнхөө профайл дээр тавья гэдэг ийм юутай одоо шийтгэл гэх юм уу те даалгавартай. За хэрвээ одоо би ялагдвал ямар зургийг тавихыг нь та сонгож өгнө. Ойлгомжтой те? Ойлгомжтой. За хоёул гэхдээ одоо шууд онгойлгохгүй энэ дахиад хэрэг болох зүйл байгаа. Энэ бол тос. За тосыг хоёул ингээд 5 хуруугаа дүүрээд сайхан гараа тосолч нэхлээд. Тэгээ хуруунда гэж дүрч. Зэжтэй бүр. Ямар. За тэгжаал нэг нь болох юм байна дөө. Тэгээ болох юм байна баг. Салфетик ороход яваад өгөрөө баярлалаа. За энэ бол нэлээд удаан үргэлжлэх челленж болох ба. За монголчуудаа тагийг задал гэдэг нэртэй. Энэ задрахгүй нэрээ шүү. Би бол яг 5 тийг байх шүү нэрээ. Дөрөв багт юм үзэг юм. Энэ бүр хогийн. Йоо за гэж байгаа. Тэндээ салфетик хэрэг. Үгүй чай төрсөн юм уу? Төрсөн харж байна. Төрсөн. За хоёул өөр ингээд байгаа. Ивччих. За салфетик өгч. Энэ угаасаа сүулдэ хэцүүдэх учраас салфетик гэтээ байгаад өрөхгүй шүү дээ. Байгаад өрөхгүй. Одоо жоохон юу байгаад гараа тосыг багасгахгүй бол энэ хэцүү болох юм байна. Угаасаа. Нэг арч. За тэгээ нэг арчиж чи арчиж шүү дээ. Тос үлдчих юм чи арчиж.
Гэхдээ энэ тос нь угаасаа үлдэж байна. Тэгээс тосгүй Зарим юм дээр бол алуулах байх хоёлоо угаасаа. За. За байж энэ өөрчлөл хэцүү байна да. Алнаас нь их шүдэ оруулж болно шүү. Шүдэ оруулж болно заа. Утга байна мөнгө үгүй. За. 3 энэ бол онгоч. Энэ бол ингээд онгоч. За. Наач гайгүй нөө. За энэ онгоч. За. Хамгийн хэцүү хоёр мүлдсэн. Өвөрцөй гэж нэгсэн. Навш энэ ста. Оо! Shit. Ինչ та шүтэр яах юм бэ? Энийг ба шүтэр болчихно. Энэ гар бүр амар халтаж байна. Энэ хараа. За болсон шүү. За энийг онгоц. За өвөрцөй гэдэг. Өвөрцөй гэж нэстэ. Яаса энэ хумсаа сууж шүү. Хумсаа будаа сууж шүү. Оо. Би бүр наан тэмцэлээ. За баярлалаа. Тагийн зад тоглоомны ялагч нь өнөөдөр би байлаа. Чи үнэ л хэлдэ андаа. Зүгээр. Урд нь дасгал хийсэн байсан юм шүү. Хэцүү. Үгүй амар хэцүү байна. Аль нь хамгийн хэцүү? Өвөрцөй явах. Өвөрцөй хэцүү тий. Үзий яддаг байхгүй. За баярлалаа. Бэги, Мико, Бэги 24 цаг миний сонгож өгсөн зургаар өөрийнхөө профайлыг солих болно. Баярлалаа. Би урд нь хизээч бүр ийм бандаг тайлхаж ингэж байгаагүй. Олон бандаг тайлсан да. Өвөрцөй гэдгийг л тайлж чадахгүй юм. Өвөрцөй нэр хэцүү тий. Хэцүү шүү дээ. Амар хэцүү. Тэгээд яаж яхтай ингэ хүргэн мөргөн болоод оронготой гэдэг нэг онгоолж барахгүй юм а гэд хадам аа өгдөг тий. Тэр чинь шалгалт л болдог баг л та. Нэвтрүүлэг үргэлжилж байна үзэгчтэй. Comedian Begi өргөдөө оролцож байгаа. Таны нэг комеди тоглолтын дээр гарч ирдэг л дээ. Улаан утасны талаар тий. За тэр бичлэгийг үзээгүй хүмүүс бол үзээрэй. UB Comedy Club-ийн YouTube суваг дээр байгаа. Ер нь улаан утасны тэндээ гимцүү үдэ зүүж юу? Зүүсэн. Хаана зүүж юу? Одоо гарын дээрээ зүүсэн. Тэгэл хуруу муруу одоо хаасаагүй зүүсэн. Ер нь бол тэгэл домл юм да. Тэгээд мохорсог талдаа. Тий. Таны тэр мохорсог гэдэг бичлэг үнэхээр сайн байсан. Тэнд дэсэн жокууд их сайн байсныг бас энэ ташрамд хэлье. Баярлалаа. Comedian Begi сая сүүлдээс өнгөрсөн 100 атгач болов сөөм газар гэж reality show-нд оролцоод ирсэн. За тэгсэн. Тий. Энэ reality show ер нь яг ямар агуулгатай, ямар утга учиртай шоу болсон юм? Ямар хугацаанд үргэлжлэв? За ер нь бол 103 сар болсон. Ингээд үргэлжилсэн. Ер нь бол ингээд Монгол улсын баруун зүг хязгаарлал ингээд хоёулын дунд явсан. Ер нь л яг энэ одоо контентын үндсэн утга санаалах дээр ер нь бол эх орны хайрлах. Ер нь бол үн цэнийг мэдрүүлэх. Энд нөө нэг ингээд за ингээд ажилгүй хин цааш шин. Ер нь бол хотод зүгээр ингээд бид ингээд энгийн сайхан амьдарч яхад цаана бид ингээд энгийн сайхан амьдруулахын тулд ингээд хилчид залуучууд ингээд өдөр шөнөгүй ингээд хилээ манж те. Нэг ганц чулууч байсан гэж хайрлж хамгаалж одоо ингэж бидний ингээд амгалан тайван байлгадаг шүү гэсэн зүйлийг харуулахын тулд тэр контентыг ер нь бэлдсэн. Тэгээд тэр контент маань их амжилттай болсон. Тэгээ энэ жил цэргийн одоо сая яг 2 жил татахгүй байжгаад ганц удаа татслаач та сая намар энэ үеийг цэрэгт орё гэсэн залуучууд амар олон болсон. Бас тэр контентын нөлөө. Тэгээ бага зэрэг нөлөө байгаа. Гэхдээ ер нь би тэр контент явуулснараа үгүйсээ ганц л юм ойлгосон. Энэ эр цэргийн алба гэдэг бол зүгээр л найс нөхөрлөх те зүгээр тэнд ингэж байж айж амьдрах үгүй орших биш. Ийм нөлөөтэй байдаг. Чи одоо энэ одоо Монгол улсын хил байлаа гэж бодоход энэний дотор надаас өөр хинж байх эсвэл гэсэн бүр яг зинхэнэ эх орны юм гэж мөглөх хамгаалах тийм муухай нэг хартаа байгаа шүү дээ тий. Надаас өөр хинж яаж болохгүй гэсэн яг тийм л хүн тэнд яг сонирхолтой зөвлөө. Яг тийм байдаг. Тэр залуучууд бүгдээрээ тийм. Тэгээд юус ингээд тэнд байгаа залуучуудыг бүр ингээд нутаг усаа хөлийг сайн мэддэг. Тэнд ямар буугалждаг, ямар мал явдаг, ямар хайл цусдаг. Энэ гол хизээ үерэлдэг, хизээ татардаг, хизээ хөлддөг бүгдийг мэддэг. Тийм ингээд ахлагч офицерууд ингээд байдаг. Үнэхээр бахархмаар сайхан залуучууд байт юм байлээ. Тэгэхээр энэ контентийг яг үндсэн зорилгонд өрөөсөөл их орно. Зөвл их орно. Өмнө цэргийн албаач нь. Үгүй.
Би ч одоо бүх цэргийнхаа зарлан дээр очиод тэнцээг байхгүй. Яг нөгөө жингэрээ тэ мэдж байгаа тэ 48-аар ингээд тэнцээгүү. За миний хөө очих юм бол өгөх юм байна ингээд хөөгөө явуулдаг байсан. Ах нар маань намайг тоохоод бас. Кадэтэнд оруулсан байгаа. Тэнд очиос цэргийн амьдралаар хэсэг хугацаанд ч гэсэн амьдрсан юм шүү дээ. Үс мүсээ осуулаад ер нь ингээд тасаад сургууль хийгээл. Гэтэ цэргийнхэн ч бас нэг юм сони юм байт юм бэл ер нь. Цэргийн хангамж айгуу сайн. Comedian Bag-ийн тайзан дээр Comedian Bag байдаг. Тайзанс буугаад энгийн Bag тий хэр хоорондоо өөр байдаг уу? Яг тайзан дээр бол тэгэл яг л нөгөө юм ойлгох юм задгааш тэр нь тий ингээл онгойлох хичээдэг. Таапна. Гэхдээ яг нөгөө тайзанс буугаад лунгууд ингээл ерөөсө бөөн ингээл амьдрал ороод ирж шүү дээ. Ер нь тайзанс буугаад бол ер нь тайзан дээр бол комеди. Тайзанс буугаад өртөө залгуул юм да. Өртөө залгуул. Өртөө. Битүү өртөө. Өр мэдээж бас таныг араас нь түлхэж өгч байгаа бох тий урагшаа явах. Төвчийг хэлэх тий. Нөө урагшаа яваач гэдэг байсан кондуктор их чиг тий. Тий яг тийм байх. Гэхдээ яг ер нь бол тайзанс буугаад их өөрчлөгдөхгүй тий ер нь бол тий байгаараа л байна. Одоо дүрд ороод идэх үг гэсэн үг. Дүрд орохгүй. Ер нь бол одоо ингээд манай ингээд хамт олон ээж байна эсвэл хамтарч ажиллах юм маань нэг юм хэлдэг. Гэхдээ би тэрийг ер нь бол анзаарах шин наашаа анзаарахгүй жааш. Ерөнхийдөө бол маань бол яг нэг хിവэрэл байх гэж үздэг байгаараа л баярлалаа. Амжилт хүсье. Таны ирээдүйн төлөвлөгөө болгонд амжилт хүсье. Дахиад бас манай зочин хойморт өргөдөж оролцож big show-ныхаа өмнө ч юм уу тийм ээ. Өргөдөж оролцож бас сонирхолтой яриа өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Бэгдээ бүгдээрээ халуун алгатаачлаар баяр хүргэе. Одоо late night нэвтрүүлэг хамгийн төгсгөлийн хэсэгтэр хоёр зочинтойгоо хамтдаа туслах тайзан дээр эргэж ирэх болно. Дугуйдахгүй эргээд уулзцгаая. Өөр тайз байгаа юм. Оо. Late night нэвтрүүлэгт эргээд тавтай морил. Өнөөдөр бид урьж оролцуулж байгаа хоёр зочинтойгоо хамтдаа ойрын хугацаанд нэвтрүүлэгт ороогүй тэнтрүүл нэртэй тоглоомыг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За хоёр зочин тус бүр 3 даалгаврыг таах одоо үүргийг гүйцэтгэх энэ тайзан дээр. Ингээд хамгийн ихний даалгавар дээр дуучин гант тоогоог өгтөн авцгаая. За иш харахгүй шүү. За хоёлаа жоох нааш голлоо зогсчих. Гол зогсоо. Тэгээд зүгээр гайгүй. Гол зогсоод ишээ гараа шургуулна. Тэгээд юу байгааг тий шууд. Юу байгааг таах хэвээр. Oh my god. Энэ айгу онцгүй шүү дээ. Хоёр гараа хийж болно. Хоёр гараа хийж болох юм болно. Нэг гараа хийсэн ч болно. Яа! Энэ мэдрэмж авраа юм бэ? За. Яа! За. За нэг юм туссан да. Туссан? Аха. Ямар ч нэг юм. Яа, ямар юм бэ? Ой. Яа, нэг ч өөрөө энийг тоглож үзсэн байгаа. Үзсэн. За энэ устай юм бэ? Үнэрлж намайг. За. Үнэрлж байна. Үнэрлээд хоншоор. За. Хоншоор байна. Юу юм бол вэ? Яа энэ айч нэ. Таах ёстой. Юу вэ гэдгийг. Зүв байх буруу байх нь хамаагүйгээр та ямар ч нэг хариулт хэлэх ёстой. Хүүтэн байна. За. Хүүтэн гэхээр хоншоор муу юм уу? Тэг намайг ингээд нэг мэдрээд байна нэг юм хүүтэн тэгээд юм тэр За. Яг уу. За газраар бол юм алга. За. Дээр байна. Та зар. Яг уу. За дахиад зөвхөө. Харин тийм уулзах нүүр тулгал хэрэг болж байна да. Ямар эвгүй мэдрэмж.
устаа юм байна. Хоншоорч юм шиг. За. Би аюу аимхай юм биш үү? Аа. Тийм байна. Одоо л бид нэр хамт нээж илрүүлж Юм унжсан байгаа юм байна. байна. Аа за. Цай. Yes, баяр хүргэе. Мөн үү? Яа! За ингэ. Би могойд болов судлаа шүү дээ. За баяр хүргэе. Зөв хариуллаа. Яа, ямар юм бэ? За таныг буцаад хөшгөний ард урьж байна. За. Тэгээ. Яах гэж байгаа болтой. Одоо харин Йоо. бити хэлээрэ, бити яриарэ. За. Одоо comedian Begi бидний өмнө гарч ирнэ. За үргэлжлүүлцгээе. Одоо эхний даалгаврыг comedian Begi тэмтэрч мэдрэх ёстой. Хамт дарцгаая. За Begi гүрий. Begi гүрий. Ийшээ харахгүй шүү, ийшээ харахгүй шүү. За. За жоохон ойртоод хоёлаа. За. За хоёлаа ингэ зогсчихъя. Одоо энийг сөхөөд гараа шургуулна. Тэгж харахгүй. Тий. Тэгэл эхний зүйлийг таах ёстой. 3 даалгавар гэж урагшаа ингэ толгоогоор урагшаа. Чи байж л дээ. За гараа сөхөд. За. Гайгүй. Эр хүн чи одоо Хийх юм. хилийн манад болно тий. Эхнийхээ таах ёстой. Яа. Ой. Энэ юу нөти бэ? Ноотон байна уу? Энэ нэг нөти байна. За нэг дүүдээ мартаа манайхаа нэг юм юу шүү заяа. Доор нэг. Яа! Бэж. Зүгээр байна. За. Энд юу юм бэ? Боо чирэг шүү. Энд бол лифтэн зөө. За. За зүгээр баяр хүргэе. За баяр хүргэе. Илүү хурдан хугацаа таалаа. Одоо хоёр дахь зүйлийг бодохгүй таа. За. Түр таны хөшгөний ард урьж байна. Буцаад уу. Энд байж идэх үү? Энд дараад. Зүгээр. Ууж дандаа. Неко чи хоёул дараа нь уулзсан шүү төгшөө. Үгүй. За баярлалаа вэ. Хандаа чи. Баярлалаа үзэгчдээ. Одоо хоёр дахь зүйлийг амтан байх нь болохгүй шүү. Эхний чи гантгаа таах ёстой. Би гармааргүй байна. Гармааргүй. Гайгүй эхнийх бол гайваас шүү дээ. За. Ихтэй дээр асуулаа. Яа чи дээр. Хошоо юу. За. Одоо хоёлаа энэ даалгаврыг өсгүйцэтгэн. За. Одоо юу вэ? Гараа шургуулъя. Юу байгаа? Мэдгүй байна. Мэдэрч болно. Зүн бэлгэрээ. Зэм бүлгэрээ мэдэрч болно тий. Гэтэ энэ хүмүүс телевизээр харж байгаа хүмүүс аюу сүртэй ингэх байх л та. Гэтэ яг ингэж яг энэ дээр нэг зогсож байгаа бол мэдрэмж болт нэрээ бас л. За хаагараа. Бага юу бага. Ой. Юу вэ? Яа. Тэжтэй. Hey hello. Хано, амдо. Амгуё. Сайн нэг юм байсан да. Хичээгээрээ одоо хоёул юу вэ гэдгийг таах хэрэгтэй. Юу бэ? Бид энэ эвгүй юм байна. Өндөө эвгүй юм байна нэрэ. Хөдөлгөөнтэй юм баг. Жохо явал. Чи хүний бүр яас дуртай юм бэ? Энэ сая энд байсан чи байхгүй болчихсон. Энэ хөдөлгөөнтэй юм байна. За сая уулзах шиг боллоо та хоёр. Ямар юм бэ? Хүс гарчдаг. 50. Сагалтай. Хаач чуу? Сая намайг үнэрлэх. Намайг мэдрээд багш гэнэ. Тийм байна. Хүний мод дуртай хүмүүс нэр. Та нар нэрээ хаач чуу? За ямар ч нэг амтан байна. Хатдаг юм шиг зүтэй. Тийм орлог ухаа гэж бодож байна. Энэ хөдөлгөөнтэй байгаа юм байна. Хаач чуу? Hey. Hello. Соно.
Би чамайг айлахгүй. Холгоно. Буруу байна. Шууд одоо хөлөөд штэ энэ. Аа. Үсэрхэг жижигхэн юу юм бэ? Моро. Буруу байна. Нэг хүүхдээ. Яваад. Ёй. За болий. За бууж гисэн үү? Бууж өглөө. За ямар хэв минь харъя. Яа. Хараа. Бади. Яа, за. За баярлалаа. Чигтэй юу юм бэ? Одоо 3 дахь даалгавраар эргээд уулзъя. Бас байгаа мó? Тийм байгаа. Сүүлийн байгаа. Яваа бай. За баярлалаа. Одоо хоёр дахь оролцогч Бэгийн тэгээд тайцсан ороход бэлэн болж байна. Бэгийг хэрхэн бодлохыг хамтдаа харцгаа тэнтрүүл. Комедиан Бэгийг урьж байна. За сайн байна уу? За. За яг гадаа. за гараа шургуулна. Жохо урагшаа ингээд ийшээ харахгүйгээр л хоёлаа. Яг зөв. Үзэгчд рүү гоо мимик өгөөд те. Би одоо цог нээж гэж бодсон. За За гараа хийн тий. тий. Урагшаар. Би тий урагшаа харж байгаа их. За. За гараа хийгээрэй. За юу байгаа юм бэ? Одоо Тэн баах уу цаймаа тий. за одоо юу ч байхгүй. Энэ доор нэг байгаа шүү дээ. Юу за түүний харахаг үзсэн. Ер нь бол яг нэг иймгүй жижиг Үзэж яхад мэдрэмж авсаа. тэр нэг юм чихвэл тоглоом дээр өнгөө шат шүү манайхан жаас. Нэг тийм хүн байж бас магадгүй. За доош нь яваад зя. За доор юм бэ. Яа, сталаач. Ты хулгай шахаад юм уу? За мэдгүй харин хулгай нь бол биш гэж байна. За Цаавал хоёр гараа хийх шаардлага хамаагүй нэг гараар хийж болно. Тий. чи уусаа ингэ нийлцсэн юм шүү. Нийлцсэн юм биш. Нийлцсэн шүү дээ харин. Нэг гараа л хийж заяа. За тэг. Нөгөө гараараа би чам өгч заяа. Би өвдөх юм бол чи өвдөж өгшөө. Ялгаа. Яа, уусаашаа. Таалаач яг хулгай манай үгүй. За хулгай нь биш. Буруу. Хариулт буруу. Буруу юу? Тий. Таатлаа явах юм уу? Таатлаа юу? Ой, бүш. Тэ яг хулгай байна те. Яа! Нуруу. Яа, гэж. Хөтөөд ойлаад чи. Йой. Ямар бэнд вэ наач. За үзье. За Мико. Хэвтүүлэг дууссан штэ өгөө. Чи миний клубт байгаа шүү. За. Гэнэ юу хөтлөж шагаад байгаа. 50 айлгаж болохгүй байх бас тий. За. Чи байж тастана. Ийж харах юм шүү. Жоо зөөлө хандараа. Харах юм шүү. Хандааны харах юм шүү. Хэмжээнд харин зүг. Харах юм шүү. Фотола юм шүү. Баяр гээ. Ой. Чихээ. Баярлаа. За одоо сүүлийн даалгавар дээр таныг дуудаа удахгүй. Би солиор. Би одоо ирэхгүй би харилаа. Хоёр зочмоор хоёулаа нилээд хүнд байдалд орлоо сая. Нэвтрүүлгийн хамгийн сүүлийн даалгавар үзэгч та бүхэнд яг одоо хүрэх гэж байна. Эхлээд мэдээж даалгаврыг биелүүлж тэмтэрч мэдрэх ёстой зочин бол Гантуга. Гантугаг өгтөө. Гантуга явцсан. За. Хоёул хамгийн сүүлийн даалгавар одоо энэ даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн хэрэг болно гэсэн. За. Энэ сэтгэл санааны дайцтэй мэдж байгаа шүү. За. Та нар их муу хүмүүс байна. За. Окей. Яг энэ үртлээ зориг гаргасан шүү. Энээс хойш зориг шантардаг юм байна. Тэгээ эцэд яг мэдрэхгүйгээр яаж мэдрэх юм бэ бэлэн өмсчгөр. Тэг одоо сайн л барих хэрэгтэй байлгүй. Яаж мэрэхгүй үстэй тий. Ой, ийгдэг юм баг шүү шүү. Нялцаа. За. Хөдлөхгүй байна. Хөдлөхгүй нү?
За Бэйлийн өмчсөн бас гайгүй те бас хамгаалагдсан юм шиг мэдрэмж төрж шүү бас те. Баярлалаа. Тэ. Бэжэ. Энэ тослог байна. Тослог биш үү? Яагаад ингэ хамаагүй ингэ хайцъя? Ширхэх нь болохоор бөөрийнхий талдаа. Энэ төгөлх үү? За. Энэ хоолны төрлийн юм шиг байна. За таны хариулт Паста юу? баяр хүргэе. За та бэлгээ дайлж болно. Олон дахин ингээ юм хийгээд Сүүлдээ бол бас жоохон дасчих тий. Сүүлдээ бол дасчих. Сүүлдээ шулууд байна тий. Орж ийн үү? Арай хурдан даацсан уу? Зүгээр. Өөрөө бэд үү? Өөрөө бэвэл таач тий. За баярлалаа. Гадгаа баяр хүргэе. За баярлалаа. Одоо дуудахгүй үстэй. Дуудахгүй. Баярлалаа манайхаа маш их баярлалаа. За ингээд хамгийн сүүлийн даалгаврыг Comedy Bag таахад бэлэн болсон. Гараад ирээ Bag. За манай найруулагч багийнхаа сүүлийн даалгаварт та бэлэн өмсөн дээрээ гэсэн тийм чиглэл өглөө. Тийм бэлэн өмсөн бас арай дээр баха гэсэн тийм чиглэл өгсөн. Хамгийн сүүлийн даалгаврыг таа. Корона юм уу? Нэг тийм вирусын гаралтай л одоо яа. За нэг юм. Тэ хайгуу дээ бас. За доор тавилаа. Энэ мэдрэгддэг вэ? Бид чийсэ. Ой. Сайн та. Өчигөө стаяа юу вэ? Шаша. Ёй. Өтөв. Ата өтлөө штэ уусаа. Баярлалаа энэ төрөнд нэвтрүүлгийг зогсооё. Таах юм уу? Тайл та. За тай. Таны хүнд байдалд ороод ирнэ гэж бодоод. Тэгэлч өтөө нэ. Амар халуун шагаадах. За халуун юм ч одоо. Тайлх уу? Тайлж байгаа л үзгүй. Тайлж да. Тэгэхгүй чиг нэг мэдрэхгүй байгаа юм аа. Доор гэсэн тий. Оо. Гайвал биш тий. Баяр хүргэе. Маш сайн байлаа та. Хийгсэн бахаа. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч оролцсонд маш их баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Чамаа. Ярнаач. Late Night нэвтрүүлэг гин түрээд өндөрлөж байгаа үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон дуучин Гантгой болон Comedy Bag нартай амжилт хүсье. Манай нэвтрүүлэгтээ үргэлж хамт байдаг үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Манай спонсор USA Shop Америкээс хүссэн бараагаа хүссэн газраасаа хүссэн дэлгүүрээсээ худалдан авч өөртөө хүргүүлж ирэх боломжтой. USA Shop-т маш баярлалаа. Мөн Late Night нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өмнөх дугааруудтай адилхан UB Comedy Club-с та бүхэндээ хүрч дуусч байна. Дараагийн дугаараар эргээд уулзлаа. Баяртай. Баярлалаа.